Улсын хэмжээнд томоотос төвчний дэгдэлт өндөр байна. Тухайлбал Орхон аймагт нийт өвчлөлийн 16%-ыг томоотос төвчин эзлээд байгаамаа. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 265 хүүхэд хэвтэн эмчилж байгаагийн 92.2%-ыг 0-5 насныхан эзэлж байна. Мөн 0-1 насны хүүхдүүд амьсгалын дутагдалд орох, хатгаа болж хүндрэх эрсдэл өндөр байгааг холбогдох албаны хүн мэдээллээ. За өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт бол 265 хүн хэвтэн эмчилж байна. Бид 250 орд илгэсэн байгаа. Орны хэтрэлттэй. За тэгээд хүүхдүүд коридорт хэвтсэн ийм байдалтай байгаа. Одоо 10 гаруй хүүхдүүд коридорт хэвтэж байна. За 0-1 насны хүүхдүүд бол 40 гаруй хувийг, за 2-4, 2-5 насны хүүхдүүд бол 50 гаруй хувийг бол эзэлж нийт хэвтэж байгаа хүүхдүүдийн. За тэгээд одоо бага насны хүүхдүүд 1-ээс 0 настай хүүхдүүд бас хүндэрч хатгаа болж амьслын дутагдлалд орж ингэж бас хүндэрч байна. За тэгээд өчтөр эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн салбарын зүгээс бас аймгийн онцлог комиссийг бас яаралтай хоролдуулж бас зохих шийдвэрүүдийг бол гаргуулсан байгаа. За энэ үүнтэй холбоотой сургуулийн өмнөс боловсролын байгууллагууд бол 14 хоног бол карантинлж байгаа. За ер нь бол энэ томоогийн өвчлөл бол дахиад 2-3-7 хоногийн дараа ер нь пик үедээ тийм ээ оргил үедээ хүрнэ гэсэн юм прогнозтой байгаа. Тэгээд бид хэдийгээр карантинлахыг хүсээгүй тийм аль болох карантинлахгүй байхыг бол хичээж ажилласан гэсэн хэдий ч бас нөхцөл байдал бол улам хүндрээд байна. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн байгууллага хүний нөөц тийм ээ эмнэлгийн ор гэдэг чинь өөрөө тоотой, ширхэгтэй, хүчин чадалтай. За энэс бол бүр давтчаад байгаа маа. Одоо бид бол 100% бол өөрсдөө бол эрүүл мэндийн салбар бол зохион байгуулалтаа хийж бол дайсалж ажиллаж байна. Гэсэн хэдий ч энэ нөөц болцсоос даваад байгаа учраас одоо карантинлахаас өөр аргагүй болж байгаа маа. Аймгийн хэмжээнд томоотос төвчний дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор аймгийн онцгой комисс хуралдаж цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд хязгаарласан. Учир нь цэцэрлэгийн хүүхдүүд ахуйн замаар нэгнээсээ халдвар тээж зөөвөрлөж байгаа гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Сургуулийн үйл ажиллагааг бол зогсоогоогүй л дээ. Цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд цэцэрлэгийн үйл ажиллагааг бол өмнөх 7 хоногт бол бид нар бас нэлээд харснах байдалтай бас эрдэмтдийн дүгнэлт бас өвчний тархалт одоо хэр зэрэг хурдтай байх нь бас тэрний зогсоох арга хэмжээ яг хэр зэрэг авж ийн үү гэдэг ийм байдлуудаар бид нар бол бас хийсэн. За ингээд ер нь хэвийн нөхцөлд бол хүүхдийн эмнэлэг 55 ортой байдаг. За ингээд 100 ороор өргөтгсөн, 170 ороор өргөтгсөн. За өчигдрийн байдлаар бол 162 хүүхэд эмнэлэгт эмчилүүлж байна. За өдөртөө одоо үзүүлж байгаа өдрүүдийг харахаар зэрэг л үндсэндээ бас нэг 300-аас 500-ийн хэлбэлцэлтэй амралтын өдрүүдэд бас нэлээ амбулаторийн үзлэг их байна. За өрхийн эмнэлгүүдээр үзлэг их байгаа гэдэг. Ингээд олон төрлийн шалтгаанаас хараад ингээд цэцэрлэгийн үйл ажиллагааг бол зогсоох нь одоо 14 хоног хязгаарлаж зогсоох шаардлагатай байна. Ер нь бол өвчний тархалтыг зогсоох нэг зүйл нь бол яг энэ холбогдож байгаа контакт холбоосуудыг бол таслах ийм зорилгоор байна гэж үзэж байгаа. За өвчний тархалт бол ахуйн замаар тархагдж байна. За цэцэрлэгийн сургуулиар бас ингэж одоо халдвар тархаж байна гэж үзэж байгаа. За энэ 3 сарын 2-3 дугаар 7 хоногт бол ер нь яг энэ өвчний тархалт бол нэлээд өндөр хурж одоо тип төвшөнтэй хүрнэ гэсэн ийм урьдчилан дүгнэлт байгаа учраас одоо тэрнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ингэж сургуулийн өмнөх боловсролын хичээлийг 14 хоногийн хугацаатаар төр одоо хязгаарлах хаах ийм шийдвэр гарч байгаа. Аймгийн засаг даргын гаргаж байгаа захирамж бол одоо Орхон аймгийн бүхэл газар нутаг дэвсгэрийн хүрээнд өмч харгалзахгүй бүх байгууллагууд бол хэрэгжих ёстой. За энэ дээр бол 0-5 настай одоо эцэг эхчүүдийн гэр бүлийн гишүүдэд одоо хүүхдээ харах боломж олгох, за үйл ажиллагааг цахимж шилжүүлэх, боломжтой бол цалинтай чөлөө олгох гэсэн ийм чиглэлүүдийг өгж байгаа. За бид нар ч гэсэн бас яг цэцэрлэгийн анги удирдсан багш нар бол хүүхдүүд одоо гэртээ ганцаараа байхгүй байх, эцэгчүүд нь заавар зөвлөгөө өгөх энэ зүйлийг бол эхлүүлээ хийж байна. Томоогийн эрсдэл өндөр байгаа энэ үед бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, шимт хижилтэй хоол хүнсээр хооллох, дархлаа дэмжих бүтээгдэхүүн өгөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд байгууллагаас нь цалинтай чөлөө олгохыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.